Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Та нар намайг таньж байгаа үсттэй? Би Инхээ байна. Би энэ зун хөдөө өвөөгиндээ очиж маш сайхан амраад ирсэн. Саяхан би аав ээжтэйгээ хамт хичээлийнхээ бэлтгэлийг хийсэн. Урд нь миний цүнхэнд ном, дэвтэр, үзэг харандаал байдаг байсан бол харин одоо хид хідэн шин зүйлс нэмэгдсэн шүү. Аав ээж хоёр миний цүнхэнд гар халдваргүйжүүлэгч, хуурай салфетдаг, нойтын салфетдаг, бас ангидаа сольж зүүх 3 ээлжийн амны хаалт байнга хийж явуулах болсон. Манай ангийн бусад хүүхдүүд ч бас эдгээр зүйлсийг байнга авч явдаг болсон. Хэрвээ бид амны хаалтаа зөв зүүж, гараа сайн угааж, халдваргүйжүүлж, бусад хүмүүстэй зай барьж, олон хүн цугласан газраар явахгүй байвал коронавирусын халдвар ханиад томоогоор өвдөхөөс өөрсдийгөө хамгаалж чадна. Харин ханиалгаж, хоолоо өвдөж, халуурвал хичээлдээ битгий яваарай. Хүүхдүүд ээ, миний зөвлөмжийг найзуудтай дамжуулаарай.